Нийслэл хотод автомашины тоо жил ирэх тутам нэмэгдэж үүнийг даган хөдөлгөөний нэгтрэл ачаалал бас ихсээр байгаа. Энэ нь замын хөдөлгөөнд оролцогчдын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль дүрмийг биелүүлэх сахилга дэг журмыг алдагдуулж байгаа төдийгүй тодруулбал хангалтгүй байгаа тул зам тээврийн осол хэрэг түүнээс удаан гарах хохирлын хэмжээ жил бүр өсөж байна. Нийслэлд 2007 онд 95547 тээврийн хэрэгсэл бүртгэгдэж байсан бол 2009 онд 135160 болж 41.4%-аар өссөн үзүүлэлттэй байна. 2007-оос 2010 оны эхний 3 дугаар улирлын байдлаар нийслэлийн хэмжээнд зам тээврийн 23655 осол бүртгэгдсэний дотор тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмтэрэг 2388 бүртгэгдэж, гэмтэргийн улмаас 348 хүн нас орж, 1784 хүн хүнд хүндөвтөр хөнгөн гэмтлийг авчээ. За ер нь бол сүүлийн үед ингээд зам тээврийн ослын тоо нэмэгдэж байна л да. Энэ гадаа бас хүүтэн болж байна тий. Тэгээд энэ хөрсөн дээр одоо цагуураар 35-36-ыг зарлаад хөрсөн дээрээ бол 40 гарцсан юм хүүтэнтэй замын жижиг хэсгийн гадаргуу маань өөрөө бас их халтраг болгоо үүсгэх нөхцөлтэй болж байна. Тийм учраас одоо энэ хэмж олгооч нарын хөдөлгөөнд оролцож байхдаа хөдөлгөөний хурдыг урд үеийнхээс маш өндөр сонор сэмжтэй анхаарч явах зайлшгүй шаардлагатай. Гэмтгэргийн улмаас нас орсон гэмтсэн хүний тоо 2008 онд буурч 2009 онд өссөн үзүүлэлттэй байна. Эхний 9 сарын байдлаар энэ онд өсөх хандлагатай харагдаж байгааг албаны хүмүүс мэдээлж байна. Зам тээврийн ослын улмаас нас орсон тохиолдолд орон нутагт дийлэх буюу 69%-ийг эзэлсэн. Харин гэмтсэн тохиолдолд нийслэлд их буюу 56%-ийг эзэлжээ. Энэ төрлийн ослын улмаас хүний бие эрүүл мэндээс гадна эд материалын хохирол ихээхэн учирдаг. Осол бүр хохирол дагуулдаг гэж хэлж болно. Тоон дүнгээр сонирхолбол ослын улмаас 4 тэрбум 106.5 сая төгрөгийн учирсан хохирлоос 3 тэрбум 285.3 сая төгрөгийн хохирол буюу учирсан хохирлын 80.1%-ийг нөхөн төлөвлөжээ. Зам тээврийн ослын улмаас иргэд аж ахуй нэгжид учирсан хохирлын нөхөн төлөвлөлт бусад хэргийг бодвол нөхөн төлөвлөлт ихтэй байдаг нь харагдаж байгаа. За сүүлийн үед цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж замын халтрага гулгаа ихсэж түүнийг даган осол зөрчил ихээр гарч байгаа тул хөдөлгөөнд оролцогч хэн бүхэн анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.